За энэ хүрээнд Завхан аймгийн Тосон цэнгэл их уул суманд ажиллаж тусламж хүлээн авсан малчидтай уулзаж тусламжийн үр дүн зохистой байдал сэтгэл ханамжид үнэлгээ хийсэн байна. За альва гамшиг осол онцгой байдлын үедээ иргэдийн ахуй амьдрал орлогын түвшин буурч тэр хэмжээгээр охид эмэгтэйчүүдийн аюулгүй байдал нийт шаардлагатай хэрэгцээ хангахдахгүй байх эрсдэл өндөр болдгоо. За иймд нэгдсэн үндэстний байгууллагын хүн амын сан хүүхдийн сан зодын нөхцөл байдал хүндэрсэн 9 аймгийн 72 сумын малчин эмэгтэйчүүд тэр дундаа хөхүүлж ирэмсэн хөгжлийн бэрхшээлтэй болон дотуур байранд гэр бүлээсээ хол амьдардаг өсвөр насны 4,000 охид эмэгтэйчүүдэд эрүүл ахуй ариун цэврийн багц хөргүүлсэн байна. Нэг 3 сард штэ. Нэг 500 мянган төгрөг дөрөв торгуулж өгсөн. Тэгээ хийгээр ч дөрөв торгуулж байгаа малтаа өгчөж байгаа. За тэгээ ерөнхийдөө бол за юу яах юм чинь энэ ч ингээд хүнсэндээ буюу яг ингээд хүмүүс өөрсөндөө зарцуулаар гэдэг юм чинь за бид нар явах вэ болчих юм чинь 5 малаа унахчихгүй юмсан. За ерөнхийдөө бол нэг 5 мал таад хижээл авъя гэдэг жиргэрэ манайх бол 500 мянган төгрөгөө нэг сав гурилавал үлдэгдлэр нь дан өвс тэжээл авсан байгаа. Одоо нөгөө охтуудын булан гэж ирсэн. Одоо тэр үнд одоо үндэ ар гэртэйгээ холбож чадахгүй мөнгө төгрөг муутай хүүхдүүдэд тэр ариун цэврийн хэрэгцэл гэж өрөөсөө маш хэрэгтэй л байгаа юм чинь. Тэднийг ингээл булангаас авч хэрэгэлдэг боломжтой үедээ зарим тохиолдолд нөхөж хийдэг. Тэр бол маш хэрэгтэй байгаа. Эмийн тусламж үйлчилгээ бол яг яваад хүндээ хүрэгдсэн тохиолдолд бол 100 турхантай үйдлэл тухайн тэр хүмүүстэй бол хэрэг болдгийг. Заавалчгүй эмнэлэг рүүгээ яриад анхны тусламжаа авч явах оронд тэр байгаа эмээ хэрэглээд байж хад бол тусламж бол нэлээд болно шүү дээ, тий. За цас уднаас болсон хохирлын бурууг хүнд ч нялзах боломжгүй. За гэхдээ тусламж дэмжлэгийн хэмжээ багадахгүй байсан тухай малчид болон албаны их сурвалжууд хэлж байна. За малчид бэлэн мөнгөгүй цаашлаад явж чадахгүй сүлжээ байхгүй үед засгийн газар болон олон улсын байгууллагын эрүүл мэндийн болон хүнс бэлэн мөнгөний тусламж их хэрэг болсон гэдгийг ч уламжлалаа.